Би Бүдэрагчаа гэдэг тэр залуугийн өмнөх нэвтрүүлгийг үзчихсэн. Эмэгтэйчүүд яагаад улс төр амжилт гардггүй гэж гэсэн чи яагаад гэсэн чинь эмэгтэйчүүд ихнэргүй байхгүй гэ. Тэр үнэхээр ловер хийсэн юм уу? ингээ бүр зүгээр ингээ шокнд орчт юм бэл. Би өөрийгөө бараг заримдаа 2 номерын тоглогч ч юм уу гэж боддог. Сайн зам гэдэг бол өөрөө олон хүний амьнаас эрүүл мэндийг аварчдаг. Худаг пунсаа гэдэг танд гашуун басна. Би уучлаарай гэж бол ээж хэлж чадахгүй. Яа тэгэхээр би буруу юм хийгээгүй байхгүй. Мөнгө гэдэг бол тэгэл алга болохгүй. Заавал газар тунраал бэж идэг байхгүй. Ус төрч байх нь их хурлын гишүүн байх нь таалагдчихна. Хамаг юм гацаацсан тэр хүмүүсийн тэр мөнгө чинь төсөв дээр ирэхлээр яахлаар ойлгохгүй байх юм. Ойлгох хэрэгтэй. Үнэхээр энэ маш хүчтэй эрчүүдийн талбар мөн. Монгол бараа авна гэдэг бол Монгол хүүхдийн амруул хоол халбагдж байгаа шүү. Өнөөдөр ингээ ярилцаа сууж хахад та бол хатуу самарлаа л да. 600 тэрбум төгрөгийн татвар төлсөн баг. Намайг нөгөө улс төрт байгаа учраас ингэж амар хүчтэй дайрсан баг. Манай аав намайг тэгжил. Гэхдээ чи одоо ийм ухаантай охин байж энийг ойлгохгүй юм. Монгол хүн чинь хоол хайдгүй байхгүй. Манай үнцэн бол маш сайн үнцэн бол. Мартин 8 болж гин. За Мартин 8-наас илүү таныг өрөөндөө урсны гол шалтгаан нь та болон танаа гэр бүлийн компани сар шинэ өдрүүдээр Хэвлэлийн Баатар боллоо. Хятадын Шинжаан Шинфа гэдэг компани нэг ловерцсан бараг олон улс намсан ловер хийсэн гэдэг ийм асуудал яригдсан. Том нэвтрүүлэг гарсан. Үнэхээр ловер хийсэн юм уу? Юу гэж мэдээж ловер хэвт тий. Тийм бол байхгүй шүү дээ. Тий. Би харин энэ нэвтрүүлэг цацагдсны дараа бол нэг юм аюул гайхсан. За эхний үед бол яг ингээд дөнгөж нэвтрүүлэг цацагдангууд би баг хамгийн түрүүнд харсан баг. Тэгээ хараад ингээд бүр зүгээр ингээд шокнд орчт юм бэл. За яагаад шокнд орсон бэ гэхээр зэрэг би Бүдэрагчаа гэдэг тэр залуугийн өмнөх нэвтрүүлгийг үзчихсэн. Бас ингээл гадны иргэн Монголд амьнасаа алдчихж ямар өрөвдөлтэй юм бэ гэл тэр нэвтрүүлэгт нь бүр ороод те ингээл айгүй өрөвдөөл айгүй тэгж үзэж тэгээ бас үгүй бас сөрхий залуу юм да гэж бас бодож ирсэн. Тэгсэн чинь дараачийн дугаарт нь би өөрөө орж ирээ. Би айгүй гайхсан. Бүр үнэхээр шок. Тэгэл бүр ингээл юу болж байна гэ бүр ингээд гайхаад тэгээ нөхрлөө уццсан. Багийн юу болоод байна? Чиний үзээд гэжгээд. Тэгэд манай нөхрийг үзэж байгаа хооронд би бас үзчмээр санагдаад өөрөө. Тэгээд нилээ үзгэж хичээсэн л дээ үнэхээр миний зүрх өвдөд бол чадахгүй юм бэл. Тэгэл эхнээс нь эхэлж үзлээ, дундаас нь үзлээ, сүүлийг нь үзлээ. Маш амар эс. Тэ. юу амар байсан бэ? Гэхдээ бид нар ер нь бол яг уу одоо хүн болж төрснөөс хойш амьдралж одоо энэ амьдрал ахыг авч явж байгаас хойш хүн дандаа л өөрийнхөө одоо нөгөө нэг нэрээ хичээж тийм ээ одоо өөрсдийнхөө одоо янз бүрийн одоо хүнд муу одоо зүйл хийчихвээ хүнд охирлж үсгэчихвээ бидрээс олж хүн одоо алдагдлалд орчихвээ гэж л хичээж л өнөөдрийг энд авчирсан байхгүй. Тэгжил одоо энэ олон жилийг л бид нар одоо бизнесийн талбар дээр л ажиллаж исэн гэсэн. Зарим үед ч бид нар үнэхээр алдагдaltaй байсан ч ясан гэсэн гэрээ ийдсэн. Бид нар үүрхстэ үүргээ хүлээн. Гэл алдагдaltaй байсан ч гэсэн тэр үүргээ бид нар үрээл субодник болно уу? Тэр бол бидний л асуудал те. Бид нар бол амлсан амлалтандаа хөрнөл гэл ингэж л зорж бид нар өнөөдөр энд амьдрал дээр ирсэн байхгүй. Тэгсэн чи одоо бүр хамгийн сүүлд нь одоо төдийгээс өдөө болтол биднэрт нэг ч одоо гомдсон нэг ч одоо бидэрт гомдол мэдүүлж ирсэн хүмүүс баг байхгүй шүү дээ ер нь. Ингэж амьдралыг энэ төвшөнд авчирхад хүнээс аюу их зүтгэл effort гэж ярьж байгаа шүү дээ. Зориулалт гардаг. Тэрний төлөө хүн хичээдэг, зовдог, зүтгэдэг, өдөр шөнөгүй өөр хүмүүсийгээ баг хэрхэн хурдан том болж байгааг ч бид нар анзаарах сүүггүй л энэ бизнесийн талбарт энэ ажил хөдөлмөрийн талбарт бид нар ажиллаж ирчээд төдийгээс өдөө болтол ингэ зүтгэжээд ингэж хэлүүлэх айгүй хэцүүс. Ямарваа нэг шалтгаан байж таарна. Шалтгаан ч юм уу? Тэр нь юу байсан гэж та үзэж байна? Миний одоо харж байгаагаар бол бидрийг ийм буурин суурин буцах хаягтай хизээч одоо тийм ээ бид нар л одоо над руу уцаар ярьсан ч би тас гээл уцаа авна
Хизээч бид нар уцаа унтраагаа далга болдог, хүмүүсийг морой далга болдог тийм зан чанар байхгүй. Угаасаа ч тийм байхгүй байхын төлөө бид нар хичээж ирсэн гэж түрүү хэллээ те. Идэрлүүд харахад энэ одоо тооцооны асуудал шийдэгдэх юм байна гэж бодож байгаа юм шиг ба. Тэгээд явцын донд тэр одоо үйл ажиллагааныхаа явцад үүссэн 3 дахь талын энэ асуудлыг манай тал руу одоо тоохох гэж байгаа юм шиг ингэж харагдаж байгаа юм л та. Хизээнээс эхлээд энэ компанитай бид нар хамтарч ажилласан байхлаар зэрэг манай компани 2011 оны үед полимер битумыг Монголд хамгийн анх харуулж ирсэн. Полимер гэдэг бол ер нь бол сайн чанарын битум, агсан төвшингийн битум баггүй. Замын материал гэсэн үг. Замын материал. Энэ полимерийг оруулж ирснээс хойш л эдний компани манахаас бүтээгдэхүүн авдаг байсан. Шатах таслах материал авдаг байсан. За одоо энэ 11-ээс 2026 он гэхэлэр хэдэн жил энэ компани зам хичнээн том замууд бүтээн байгуулалт хийлээ. Бид мэдж байгаа. Тэрийг хүмүүс мэдж байгаа тийм. Эдний компанид бол хийсэн бүтээсэн зөндөө зүйл бий. Тэрний ард талд нь бид нар бас зөндөө бас хичээсэн. Яг тэгэхээр ихэнх л бүтээгдэхүүнүүд дандаа зээлээр авдаг. За ер нь битумын компаниуд ер нь зээлээр л авдаг л да. Замын компаниуд. Тэгээд бид нар ихэнхийг л зээлээр өгч ийсэн. Тэр ч утгаараа бид нар эднэрийн энэ олон бүтээн байгуулалтын энэ цааталт нь бол одоо баг нөгөө захын мушгад гэдэг шиг л бид нар энэ компаниг юмаа сайн хийчээсэ, сайн ажиллажаасаа гэж захын мушгаал байдгаа барай сууж ийсэн л ийм компани баггүй. За. Тэгтэл юунаас олж одоо маргаан үүссэн бэхтэн зэрэг мэдээж одоо хоёр талд одоо маргаан үүсэж байгаа юм шиг. Одоо нэг дундын 3 дахь жишээ нөө Хосмонгон зам гэдэг компани байна. M-Oil гэдэг компани байна. M-Oil бол одоо бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч компани байна шүү дээ. Хосмонгон зам нь болохоор одоо дараагийн концесс эзэмшигч нь болж ажилласан байна. Тухайн ажил хамгийн сүүлд дуусгах чахтай завхны сонгон сумаас Увс аймгийн Хяраа сум руу баригдах тэр замын хамгийн сүүлийн хэсгийн училт нь намар нэлээ орой хужилт хийгээд одоо тэнд эвдрэл үүссэн байна. За энэ эвдэрлийг Хосмонгон зам засах юм уу? Гүйцэтгэгчээр Шинжаан шимпан засах юм уу гэдэг дээр Хосмонгон замын хоёр одоо сайн ойлголцсон хүрээгүй байна. Манай компанитай юунд дуурлаад байгаа вэ гэхтэн зэрэг энэ олон 11-ээс 11 оноос эхсүүлээд 2026 он хүртэл баг үндсэндээ энэ компанитай хамт ажиллажлаа гэж яриад шүү дээ. Энэ хугацааны битум авсан, өгсөн, авлага, өглөгч өөрөө хүү алдан тооцох ёстой. Тэр хүү алдангийн чинь бид нар энэ Шинжаан шимпанаас нэхлээр бид нар төгөхгүй гэдэг. Гэтэл тэр хүү алдан гэж Шинжаан шимпан өгөхгүй гэхлээр л бид нар M-Oil цаад банкудаа өгдөг юм биш. Банкуд чинь биднээс хүү алдангаа авч байгаа анцтай нь авч байгаа ш. Тийм одоо олон жилийн энэ одоо хүү алданг энэ банкны зээлийн энэ одоо хүүний хэмжээг манай Шинжаан шимпан тал маань бол M-Oil-та бол өөх сонирхолгүй байдаг юм шиг. Тэгээд манай компани тооцоо нийлээч гэдэг л шаардлага тавьж байгаа. Энийг бол олон улсын нэгтлэн батг бүртгэл, компани тухай хууль, иргэний тухай хуулиар угаасаа л үндсэндээ л хийх ёстой. Хоёр компани хооронд хийх ёстой анхан шатны баримтч байхгүй. Тэрийг хийдэг гэсэн үг. Хийхгүй тэр тооцоо нийлсэн актуудаа хийхгүй улмаас л одоо энэ одоо хоёр талын одоо тоо фактор нь зөрж ин гэсэн үг шүү дээ. Тэр зөрж байгаа дүн дээрээ энэ компани маань бидрээс болохоор авлахтаа гэл өөрсдөө нэг том дүн badаад ах шиг байна. Бид нар болохоор өөрсдөд нь бас тоо байж гин. Тэгэхээр энэ тоогоо нийлээд энэ нэг Эхлэн Батх бүртгэлийнхэн зарчмаар л иргэний хуулийн зарчмаар явах хэрэгтэй байхгүй. Мөнгөн зам яагаад ер нь бий болсон бэ гэхээр ерөөсөө Шинжаан шимпан манахаас зээлэр бүтээгдэхүүн аваад зам барьж явах явцдаа яагаад ч юм өөрт нь бас санхүүжил дахиад нэмэлт санхүүжилт хэрэгтэй байсан бах зөвхөн төгөөдөөс гадна тэр санхүүжилтээ гацаас нуу тендер алдах дээрээ тулсан энэ компани тендер алдах дээр нь тулахад бид нар бас энэ компаниа бас хамгаалах тал дээр бас Хосмонгон замтай хамтарч бас энэ ажлын дуусгах тал дээр л хамтарч ажилласан л гэсэн үг. Тэгэхээр яг би өнөөдөр одоо төрийн одоо үйл хэргийг залгуулж байгаа. Тэгэхээр би бол одоо яг энэ компанийн процедурын ямиг би та бүгдийг компани
хуулийн зөвлөгөөс, компани санхүүгээс энэ эргэн хоорондын компани журмаараа шийдэгдээсэ гэж бодож байгаа. Ус төржилтгүйгээр. Тий, ус төржилтгүйгээр. Түүнийг тэр яг компани дээр 2 компани хооронд үүсчихсэн, 3 компани хооронд үүсчихсэн. Энэ компани хооронд тооцоо нийлэх, энэ иргэний журмаар шийдэх энэ асуудлыг өнөөдөр энд нэг энэ төрд ажиллаж байгаа хин нэгэн хүнтэй очиж наагаад тийм ээ тэр хүнээс ингэж хариулт нэхэд байгаа нь бол жоохон цохимжгүй. Тэгээ дээрэс нь байгаа өнөөгөл юм шиг харагдаад байгаа. Тэр тооцоо нийлэх хэрэгтэй байхгүй энэ ийм амар сошиалар ингэж дайрж байгаа хооронд зүгээр л тооцоо нийлэх нь компаниуд хоорондоо сар болгон тооцоо нийлэх ёстой юм шүү дээ. Гэтэл энэ тооцоо нийлэлтэд ингэж удааж энэ хос мөнгөнд Шинжаан шампан гэдэг компани явж байгаа байхгүй. Бид нар бол дахин тооцоо нийлээ гэдэг шаардлагыг тавьж байгаа. Одоо бид нар шүүхтэр ч гэсэн энэ тооцоо нийлэх асуудал дээр бид нар бол анхаарч ажиллаач гэж ингэж хүсэлтэй өгч байгаа. Монгол улсад зам байрсан тэр компани сайн байна. Хамгийн сайн зүйл нь одоо тэр ховд усын зүг рүү ямар сайхан зам баригдлаа. Тэр замаар би өөрөө одоо 2011 оноос хойш бид нар энэ компаниудад битүүм зээлээр өгөөл тэр замын бүтээн байгууллагыг сонсоол энэ олгонд чи бид нар банкнаас зээл аваад тэрэнд нь одоо битүүмийн өгөөд нийлүүлээд тийм ээ. Ингээл тэр зам өнөөдөр бүтээн байгуулагдчихлаа. Хамгийн гайхамшигтай нь тэр зам нь өнөөдөр бүх одоо монголчуудын одоо бахархал сайхан зам болсон. Сайн зам гэдэг бол өөрөө олон хүний амнаас эрүүл мэндийг аварчдаг. Хоёрдугаар тэр олон жил тэр битүүмийг тэр зээл энэ зардал энэ юмыг би одоо удирдаад санхүүгийг хараад сууж исэн хүний хувьд манай компанид асар их ачаалттай байдаг. Жишээлбэл 2011 оноос өмнө манайх зөвхөн ганцхан нефт бүтээгдэхүүнээ одоо борлуулдаг байхад бидний сарын эргэлт сардал эргэлддэг. Сарын эргэлт хэдвэ гэдэг тэрийг ер нь бизнесрээ байнга тооцчод 30 хоногтой эргэлддэг. Бид нар битүүм нийлүүлээд ихэсэн чинь нэг мэдсэн чинь бидний нэг удаагийн эргэлт нь 300 тоног болчихсон. Жилдээ нэг удаа эргэлддэг болчихсон юм уу? Энэ арай хитэрч байна гэд. Зээл өгöd байгаа учраас. Яа тэгэхээр эргэж нөгөө нэг авсан зээлээ буцааж төлөхгүй шүү дээ. Энэ болгон дээр чинь бидний одоо нэг банкнаас авсан зээл хүү гэж яриад байгаа шүү дээ. Тэр маань ачаалал болж ирдэг. Тэнд MOL дээр ажиллаж байгаа ажилтан холбоогчдын амьдралын чанарыг сайжруулах, тэнд нийгмийн одоо нөхцөлийг сайжруулах бид нар одоо дэмжлэг тусалцаа гэдэг юм чинь бүгд хойшлогдож байгаа байхгүй. Ингээл ажилчдынхаа сайн сайхны төлөөч баг анхаарч ажиллаж чадахгүй. Даашаа бүр өөрсдийнхээ одоо сайн сайхны төлөөч баг тийм ээ анхаарах нь багасаад л тий. Тэр энэ одоо нөгөө нэг банкны төлөөч юм шиг авсан зээлээ төлөхийн төлөөч юм шиг тий. Энэ зүтгэл эн чинь ингээл аяг олон жил явчих байхгүй. Саяхан 2020 он баг төгсөхийн дараа ховд руу нэг удаа ингээд тэр замаар тавихад товь шиг шил шиг үнэхээр сайхан. Бүр ингээд гадаадад байгаа юм шиг тий одоо энэ бодомжийн хавцлаар ингээд явахад уйлмаар. Ийм их бүтээн байгуулалт ямар гоё юм хийгээвэ. Тэр хийсэн бүтээсэн компаниудаар бахархсан. Бид нар бас энд оролцсон гэдгээр яаж бахархсан. Тэгтээ энэний төлөө манай компани ямар их зовсон бэ гэж бодсон. Тийм. Ингэж л ачаалал өөрчлөл энэ компаниг л өөрлөцөж өнөөдөр ирсэн байхгүй юу. Энэ бүдэ харагчаа гэдэг залуу надаас хамгийн сүүлд тэр яг уцаар ярьж байхдаа за их ч нь бол яг энэ томоохон энэ төслүүдийг компани дээр хэрэгжиж байгаа томоохон төслүүд би яг тухайлан сайн мэддэггүй маа. Манай гэр бүлийн хүн энэ томоохон стратеги ачаал бүгдэлтэй том төслүүдэд хариуцдаг юм аа компани хувьд. Би болвол санхүү бүртгэлийн дээрээс нь өдөр тутмын үйл ажиллагаа хариуцдаг учраас надад бол энэ компани дээр яг эцсийн балансын хувьд хэдэн төгрөгийн өглөг авлагатай вэ гэдэг ийм мэдээллийг би харж исэн хүн. Тэгэхээр би яг нарийн юм мэдэхгүй над чи манай гэр бүлийн өнөөс асуух уу гэтэн зэрэг би Батбаяр захиралтай уулзахгүй гэж хэлсэн. Их чинь тэгвэл бас мэддэг юм их багтаа шүү. За яах вэ? Чи тэгвэл би их чинь мэдж байгаа юм хэлье. Чи ороод ирээ гэж би хэлсэн. Тэр хэсгийг ингээд тасалсан л хэлээ л дээ. Тэгээд тийм. Яг л цагаан сарын өмнө л одоо гэр бүлээрээ ус орон даяар луурш нараа дуудууллаа. Одоо гомцсон уу гэж асуух ч одоо баг илүү ихтгэлах тийм ээ. Их хурлын гишүүн болсноороо би ийм шудраг бус ийм зүйлийг амсч гин гэж бодох ч юм уу, гомдох ч юм уу. Тийм байсан уу? Даав ээжтэй хүүхэд нь олж төрчөөд сургууль соёлоо төгсөөд ажил хөдөлмөр эрхлээд тийм ээ.
өдий болтол ажиллахдаа, амьдрахдаа хүмүүсийг ер нь нэг эрт амарчиг гэж яхад би шөнө хичээлийгээ суугаад үлддэг л хөөхтэйсэн. Одоо ажил дээр ч гэсэндээ тийм ингээл өглөөнөөс орой болтол би тэгэл компани дээр ажиллаж байхдаа ярьдагсан. Эмэйл ажлыг хийгээл хат улмал их ажил гарч ирээд идэг гэл. Тэгэж их ажилласан тий. Тэгээд юуны төлөө ажиллаж байгаа. Тэр эн чинь одоо зөвхөн л одоо өөрсдийнхээ одоо тий одоо баялаг бүтээхийн төлөө биш шүү дээ. Энэ компанид ажиллаж байгаа энэ олон хүмүүс бидэнд итгээд тий бидэнтэй хувь заяа одоо тий хамаг цаг нар амьдрал залуу насаа одоо бидэрт ингээд зориулчихсан энэ хүмүүсийн өмнө бид нар хариуцлага хүлээчихсэн баг. Бид нар ингэж яснаа одоо боллоо одоо болохоор боллоо гэвэл айгүй тэр хүмүүсийн хувьд тэр амьдрал тэр цаг хугацааных нь өмнө бид нар хариуцлага хүлээчихсэн. Тэгээд ерөөсөө тэр л юм л бодогдчих. Тэгэхээр ямар л байсан бид нар алдаж болохгүй, хасгаж болохгүй. Энэ одоо зорьсон ажлынхаа үр дүнг гаргана. Энэ манай компанид ажиллаж байгаа хүмүүс яг бидэртэй ажиллах сайн сайхан амьдардаг байх ёстой шүү. Гэж л ингэж л зорьсоор байгаа л өнөөдөр хүрчихсэн. Тэгэл ингээл одоо ингэж одоо зүтгэжээд ингэж актер те гिचээд те ингэж хэлүүлэх бол мухаал гэдэг юм. Өөрсдөө ботхоос илүү эргэн тойрныхаа хүмүүсийг хүмүүс бодоод идэх юм бэл. Тэгээд ээж манай ээж ер нь янз бүрийн яриа хөөрөө тийм ховжив хүмүүсийн юм нэг ховжив байдаг шүү дээ. Тиймэрхүү юм хом нэг тийм сонсдгоо. Өөрөө ч ярьдгоо. Би ээжийг ер нь амьдралдаа хүм болж хай сонсоогүй. Манай ээж хэцээч хүм болдог байхгүй. Тэгээ манай яг тэр утгаараа ээж мэдээлэлд бас удаж очиж ийлээ л дээ. Нэг 3 хоногийн дараа ээж залгаж 7-гийн үед л залгаж илээ. Тэгэл ээж зүгээр уйлц. Уйлалсан гэдэг. Тэгэж миний хүүхдүүд тийм хийхгүй мэдчихээн ээж мэдчихээн. Миний хүүхдүүд миний охин ч одоо бас байгаа ганцыгаа л барайл өнрөө гүйдэг хүн штэ юу гэж хүн ойлгож байгаа юм бэ? Миний хүүхд хизээч хүн хуурахгүй гэл тэгээд хахад аюуцаас тэгэж тайвшраал гэсэн. Би уучлаарай гэж бол ээж хэлж чадахгүй. Яа тэгэхээр би буруу юм хийгээгүй байхгүй. Буруу юм хичээлж уучлаарай гэж штэ. Би бол тайвшраарай гэж хэлсэн. Тэгээд аюуцаас одоо нөгөө 840 км замыг барихад гар бие оролцсон байна гэдэг чинь одоо бол энэ бол үнэхээр бахархах түүх мөн л дөө. Тэгэхээр яг өнөөдөр M-Oil Group хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна. Улсад хэдийн хэмжээний татвар төлж байна гэд яг ийм жоохон нэм том сэдвэр ойлоо яриул гэж. Манай компани ч одоо ингээл 20 хэдэн жил ажиллахдаа улсад 600-аад тэрбум төгрөгийн татвар төлсөн баг. Өнгөрсөн хугацаанд. Тий, ер нь л одоо ингээ байгуулагдсанаас хойш. Тэгээ ер нь энэ Монгол улс би сая хэллээ шүү дээ 230 гаруй мянган аж ахуйн нэгжүүд байгаа шүү. Тэрний нэг л компани наахгүй юу. Тэгээ энэ хүмүүс чинь байдгаа бариад л ингээл улсдаа татвар олгоод төлөөд байхад энэ их татварыг авчаад улс яагаад энэ хүмүүсийн төлөө ажиллах байгаа юм бэ? Эдийн засагч хүний ч хувьд асуу л та. Монгол улс ингээд нэг харахаар хөгжөөд байгаа юм шиг, нөгөө харахаар уруу даадж байгаа юм шиг нэг юм сарм үе тухайж ин л да. Тэгээд нийгмийн сэтгэл зүг харахад баялаг бүтээдэг баян хүмүүсээ үзэж чадгаа байлсан. За улс төрч бол угаасаа хойдлын хар авах одоо дуудсан. Энэ яг юуны эффект юм бэ? Та энэ талаар бодож үзсэн үү? Бид ер нь хөгжөөд байгаа. Та эдийн засгийн хувьд хэлдэ. Тэгэхээр энэ дотоодын нэг бүтээгдэхүүний өсөлт маань манайх жилдээ 8% байна, 7% байна, 6% байна, 8% байна гэх тэрийг тухай бүрдэн тооцоод яваад байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ улс маань ерөөсөө тэр чигээрээ юм эдийн засаг өсөхөд анхаарлаа хандуулсан юм бэл. За. Гэтэл энэний цаана бид нар амьдралын чанар гэдэг юм бид нар тооцохгүй байдаг юм лээ. Амьдралын чанар. За. Тийм. Энийг болохоор well-being index гэж улс орнууд тооцдог. Энэ индексээ тооцоод ирэхлээрээ энэ төрийн бодлого шийдвэр чи бүр шал өөр 360 градус ирэх юм бэ л дээ. Хүн рүүгээ хандах нь. Хүн рүүгээ хандах нь яг байна. Одоо бид нар чи ингээ эдийн засгийг өсөг. Эдийн засгийн өсөхийн тулд яг уул уухаа.
уул уурхайгаа ухаал тэр нь тэгэл хувийн компаниуд болохгүй байна. Одоо төрийн компаниудаар гэл төрийн компаниуд нь данхаагаал тэр нь ингээл зардал өсөөл, инфляц нь өсөөл, эдийн засгийн гэхдээ өсөд байгаа байхгүй. Тэнгүүд чинь тэр яг нөгөө тооцоо тэр төсвийг барьж байгаа хүмүүс нь эдийн засаг өсөөд байна, болоод байна гэдэг юм мессеж яваад шүү дээ. А гэтэл well-being index гэдэг юм давхар тооцчихлаар тэрэн дээр 5 юм байт юм. За. Агаарын чанар, боловсрал, эрүүл мэнд, өрхийн орлого. Иргэний орлого. Сүүлийн 10 жил бид энийг тооцдог байсан бол яг өсөлттэйг эжилхэн өрхийн орлого нь энийг иргэний орлого нь 5 дахин өссөн байх нь дээ. 10 жилийн өмнө 2 сая төгрөгийн цалин авч исэн хүн 10 жилийн дараа 10 сая төгрөгийн цалин авдаг бид нар нийгмийг бүтээсэн байх нь дээ. Эдийн засгийн өсөлтөөрөө. Яагаад тэгэхээр манай эдийн засаг хатуу эдийн засаг болчиход байгаа байхгүй. За. Уул уурхайгаа ухаад л те. Тэгснэ нөгөө уул уурхайгаасаа болоод асар их эдийн засагт чи амар их юм мөнгөн юм бүүм орж ирж шít. Маш их уул уурхайгаас их мөнгө орж ирж байгаа байхгүй. Одоо манай дотоодын бүтээгдэхүүн чи баг 90 ихнээд гарчаад байна штэ. Ийм том эдийн засгтаа уус болчихсон чинь тэр эдийн засаг тэр мөнгө чинь одоо эдийн засагт орж ирж байгаа байхгүй. Эдийн засгт орж байгаа ч гэсэн айл үрхийн гэрт орохгүй байх гэж байна. Тэгэнгүүт тэр нь хаагур чим ороод ингээ шингэхдээ инфляц бол шингээд байгаа байхгүй. Юмны үнийг жишээлбэл энэ 10,000 төгрөгийн үнэтэй идэх гэхэд тийм үү? Төрийн өмчийн компанид яараа сандарж байгаа захирал тийм үү? Энийг маш яралтай аав гэхдээ зэрэг 30,000-аар авч болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний чинь 30,000-аар зарцсан эзэн юу гэж бодох вэ гэхээр дараа нь эний чинь 10,000-аар зармааргүй санагддаг байхгүй. Би түрүү энийг 30-аар зарсан юм чи одоо 20-аар зарна болох үү? Тэгэхээр чи энэ чинь инфляц болдог байхгүй. Тэгэхээр дараа чинь түрүү чинь нөгөө 10-аар авч исэн хүн чинь дахиад 10-аар авах гэж очсон чинь манай 20 болцоо гэж сууж шít. Ингэж инфляц болдог байхгүй юу? Тэгээ манай уул уурхай мөнгө чинь ингээ эдийн засаг руу ингэж орж ирээд ингээ инфляц хөрөгдөд байгаа. Монгол банкны валютын нөөц манай Монголын эдийн засгийн өсөлт бүр амар болоод байгаа байхгүй юу? А гэтэл тэр нь бидний амьдрал байхгүй. Энэ хаана юм гап үүсэж байгаа ингэж би жишээлбэл бодож байгаа байхгүй. Тэгтэл нөгөө эдийн засгийн мөнгө нь өрх гэртээ орч чадахгүй л байгаа юм байна. Тэгээд энэ юм агаар дээр ч юм уу юм дээр л байгаа юм төрийн өмчийн компаниудаар ч юм уу дарга нарын төрийн өмчийн компанид ч юм уу мөнгө гэдэг бол тэгэл алга болохгүй заавал газар тунраал байж идэг байхгүй. Тэр чинь ингээд эдийн засагт байж идэг л юм. Эсвэл өрх рүү орж ирнэ. Эсвэл гэдэггүй хаана ингээд байж идэг. Тэр хаашаач алга болдоггүй. Ус төрч байх нь их хурлын гишүүн байх нь таалагдчихна. Их хурлын гишүүн байх маш өндөр хариуцлага. Нэг тийм таалагдахгүй гэхээс илүү хариуцлага. Энэ бол маш олон хүний өмнө хүлээсэн хариуцлага байхгүй юу? Одоо насаараа л жирийн иргэн байлаа шүү дээ. Би төрд ажиллаж байгаагүй. Тэгэхээр би жирийн иргэний хаваас тэрийгэж засчаасаа, энийгээ засчаасаа, энэ одоо ингэдэг юм ямар ч таа яагаад ингэдэг ингээл те. Бид нар чи ер нь бол ингээл айгүй их оронч штэ ингээл суувал тайраа сууглаараа их орныхаа болохгүй байгаа юм ил ярьдаг. Тэгээ одоо яг тэр нөгөө нэг шийдвэр гаргах төвшин дээрээ ирээд суучихсан. Би яг тэр парламентын танхим сууж байхдаа мэдээ хийж чадах юм юу байна? Би яг одоо зарсан юм хийж чадах болов уу яах вэ? Би зарсан юм хийчмээр байна даа л гэж боддог. Чадчихэв үү? Одоо бол яг үндэ бол айгаад эхэлчихсэн. Хэвтрүүлээс л одоо. Үгүй 2 жил хэрэгтэй болох гэж байна. Тэг яг зарсан зүйлээ хийж би амжин чадна гэд жоохон бас яарахч гэдэг юм уу те нэг юм тогтож байха болдог штэ нэг хүмүүс чинь нэг яарад нэг сэтгэл нь тогтгойлоод эхэлдэг штэ. Яг тийм нэг тогтдгоо үе дээр ирж байгаа. Тий. Төгших үе дээр. Төгших гэж байгаа юм шиг тий. Ус төрд заавал орох тийм шаардлага юу гэсэн? Бид нар ингээл тэгээ татвар төлөөл ингээл хувь нэмэр оруулж байгаа, улсаа хөгжүүлж байгаа. Тэгэл аюу олон компаниуд байгаа штэ бидэртээ ижилхэн. Гэлээсэн чинь нийгэм чинь улмал амьдралын түвшин модчиж нийгэм ч улам амар уруутай зэрлэг шиг тий амар болсон юм шүү. Гэл ингээд бодоод байсан. Тэгсээр яваал нөгөө нэг жоох ингээл нийгмээ анзаараад би юу их став чи юу гэж бодож ингээл ярьсаар агаал би улс төр рүү ойртож эхэлсэн л те. Ингээл би улс төрийнхантайгаа намынхантайгаа ер нь бол тэгэл нэгдэл арчсан нам руу орол ингээл явчихсан. Магадгүй таны нөхөрч одоо улс төрд их хурлын гишүүн болоод явах байсан. Яагаад гэвэл энэ ирчүүдийн
ертөнц шүү дээ. Ер нь бол би ойлгохдоо танаа гэр бүлийг нэгэн санхүүгээ бариад нөгөөх нь бодлогоо бариад ингээд яг зэрэгцэж бизнес хийж баялгаа бүтээсэн гэр бүл юм байна гэж сүлд ойлгосон. Манай тэр хоёрын хин нь улс төрд явах гэдэг чинь бас л гэр бүлийн нэг политик үстэй тий. Яг манай ах トゥ нар биднээс айгүй ихтэй марчилсан айл. Ер нь л айгүй арчилсан. Байнга л ер нь ингээл сац үед ч гэсэн бид нар ингээл тэрслүүд юм ярьсан л явж лээдэг байсан. Яг манай ээж манай бол айгүй оо коммунист Монголоор дэ намын гişэн. Тэгээ манай ах トゥ нар ч бас нэлээд арчлагч. Миний анч арчлагч. Ер нь бид нар бүгдээрээ арчлагч юм бэл. Арчилсан үзэлтэй. Тэгээ яг нөгөө манай хүн чинь өөрөө арчсан намын гişүүн, Азахигийн гişүүн. Тэгээ яг арчлал гэдэг юм, улс төр гэдэг юм хизээч надаас хол байгааг байхгүй. Байнга л манай гэрт яригдчээдэг, хэлэгдчээдэг бүх улс төрийн бүх төвшний шийдлүүд бүх юм байнга л ойрхон байдаг л байхгүй. Тэгээд яг тэгээ хүүхэд мөхөд цэцэрлэг сургууль мургуул гэ магадгүй би арай л нөгөө нэг сүүл рүүгээ тэрнийхээ нэг утга учирыг олох гээд хойноос нь ирээд хөөгөөд хайж явсаар агаад арай хурдцтай арчилсан ном руугаа нэлээд ороод ажиллажсэн юм болов л гэж бодож байна. Худаг пунсаа гэдэг танд гашуун болсон уу? Тинчээс би нэг л юм ойлгосон. Улс төрч юм бол үг хэлэх statement одоо тунхаг хийх гэж байгаа зорж байгаа зүйлээ юуны төлөө улс төрт одоо энэ зөвлөх, туслах баг гэж маш том баг байгаа шүү дээ. Одоо Америкийн парламентд бол 15-6 хүнтэй баг байдаг. Монголд бол 3-4 хүнтэй баг бүрдүүлэхийг одоо улсаас зөвшөөрдөг. Цаана ч гэсэн албан бусын баг ер нь бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Маш том баг бүрэлдээд үнэхээр тэрийг тийм ээ одоо бүх талаас нь одоо судлаад мөлжөөд тий одоо тэр санаан зүв бийж болно тийм ээ. Гэтэ яаж илэрхийлэх вэ? Хизээ илэрхийлэх үү? Хэрхэн илэрхийлэх үү тийм ээ гэдэг чинь өөрөө хүртэл шинжлэх ухаан байсныг нь би ерөөсөө энд чинь л ерөөсөө хүмүүс яагаад энэ 21-р зуунд чинь хүмүүс энд чинь битантаа ус зөөгөд явж байгаа ингэж тунхаглаад тэрэндээ буруудаад л ингэ явчихсан л байхгүй. Тэр чинь ингэ бүхэл бүтэн том шинжлэх ухаан бахад чинь л одоо тэгэл шинэ улс төрчийн тэгэл туршлагагүй л байхгүй. 840 км зам Монгол улсад бий болоход гар бие оролцсон компани гэж ойлгож штэ M-oil-ыг. Гэтэл та савнгийн бизнес хийсэн. Монгол мейд. Хизээч Монгол мейд ч юм уу савн хийгээд мөнгө олно гэж одоо бизнес гэдэг ч юм уу тийм ашигтай бизнес юм уу бол биш байх тийм үү? Яагаад Монгол мейд савнгийн бизнес руу орсон юм бэ? Таныг одоо ингэ сайн нөгөө нэвтрүүлэг гаргахтал энэ чинь асар баян бүр тэрбумт их найдтай юм биш үү гэж ойлгож шээ. Бусдаар нөгөө Монгол медиа хонсломаа, M-oil-ийн ерөнхийлөгч Батбаярын эрх ихнэр гэдэг ч юм уу тийм л төсөөл байгаадсан байна. Имэйл тасган дээр очиход бол тэнд ажилгүйд байна. Тэгсэн ирнээсээ асар их үрлэг харагдаж байгаа хгүй. Яаж үрлэх юм гэхээр зүгээр л тэр имэйлт нөгөө нэг юм одоо байгаа шүү дээ. Одоо мал бэлбайлдаг тийм тэнчэнээс ерөөсөө малынхаа махыг аваад гиз дотор ингээд зүгээр ингээд хайчиж байгаа. Монгол хүн чинь хоол хайдгүй байхгүй. Бид нар чи ингээд гиз дотор тэр гоё юм яагаад хайж байгаа. Тэг би бодсон. Яагаад энэ хоол ингээд хаяад байгаа юм бла? Яах хэвээр юу хэвээр ингээд ажилгүйд л аваад иддэг. Тэгээд явж байгаад гинт бодол төрсөн л доо. Намайг хүүхэд тахад би 1-р сурвалт. Тэгээд бид нар малын яс цоглуулад тэгээд ахуулдаг. Бид нар чи ингээл нөгөө нэг мах чанчаал нөгөө яс цоглуулал сургууль руу гаваа ичдэг. Тэгээд эрнгэр чин саван идэг байсан ш намуу гэл анхлан мэндрээ саван идэг байсан шүү дээ. Гэхдээ бид нар ч дээр савангаа идэг байсан. Одоо энэ ийм гоё бэлэн өөх тасаар яга сав идэг вэ? Гэт ингээд саван хий гэдэг энэ бодол төрөөд тэгээд найзаагаа бас гуйгаад тэгээд яг би бас ганцаараас барахгүй шүү дээ тийм ээ. Тэгээд хоёлаа хамтарч энэ төслийг эхлүүлээ гэд ингээд энэ төслийг эхлүүлчихсэн. Бараг нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг нөгөө тий бараг тийм нийгмийн хариуцлагын хүрээнд энэ бол яг
олон хүмүүсийг ажилдаа болгох ийм л одоо төсөл байхгүй юу? Анхны бүтээгдэхүүн савн штэ. Тэгээ танах би танаас савнгийн нэг ганц хоёр одоо нэг хоёрын зэрэг савнгийн үн чирэглэгч. Тийм. Яг нэг органик гэдэг үднээсээ бас нөгөө ингэ эрүүл гэдэг юм айгу чухал болчиход шин. Савн яг докторч чадсан уу? Монгол медийн анхны бүр эхлэлтэй л докторчсон. Эхний сойрыг нь маш сайдсан байхгүй. Энэ яагаад бид нар чинь асар том импортын одоо та нар дэлгүүрт ороод үзэр. Битүү иржээсээ олон импортын бүтээгдэхүүнтэй Монгол бүтээгдэхүүн өрсөлдөж байгаа учраас тэнд чинь яг импортын бүтээгдэхүүн шиг буюу тэрнээс илүү байх хэрэгтэй. Тэгэхээр Францын тэр дизайн тэр хувцас одоо тэр сабаглаги чинь тэр хувцалж орж ирж ш тэр манай савнгийн чинь. Дээрээс нь тэр энэ одоо тэр малын өөх тосыг чинь яаж тэр энэ гоё одоо савн болох юм те энэ эрдэмтдийн баг гэд 20-од жил судалсан манай Сарантуяа захирал яг өөрөө гардаад дээрээс нь манай эрдэмтдийн баг тэрэн дээр нь одоо өөрсдийн санал онолыг хэлээд тэгээд тэр одоо тэр үйлдвэрлэлийн одоо тэр нэг одоо савнгийн юм чи үйлдвэрлэлийн шугам руу оруулж ирэх гэж тэгээ үйлдвэрлэлийн шугам гэдэг чинь нөө тасралтгүй одоо нэг цагт 30000 савн үйлдвэрлэх тэр үйлдвэрлэлийн шугам руу тэнд энэ жижиг салбараас гарч ирсэн бүтээгдэхүүн дараачийн салбар руу оруулах тэрий чинь дараачийн үйлдвэрлэлээ оруулах энэ шугам чи үйлдвэрлэлийн шугамыг хийхийн тулд энэ чинь асар том одоо дахиад үйлдвэрлэлийн зургал гаргаж ирж байгаа байхгүй энэ болгон дээр бид нар эхнийхээ сойрон дээр айггүй сайн ажилласан байхгүй тэрний хөрөнгө оруулалт нь яах юм борлуулалт нь яах юм энэ зураглалаа эхнээрээ бид нар маш сайн хийсэн учраас яг тэр нэр зэрэг яг тэр марка бариад одоо олтол ажиллаж байна. Монгол медийг сонгох ганцхан шалтгааныг та хэлээч. Манай нэг энэ үгийг би хэлээг юм. Манай үйлдвэрийн нэг захирал хэлсэн. Монгол бараа авна гэдэг бол Монгол хүүхдийн амруул хоол халбагдж байгаа шүү л гэж хэлсэн. Энэ яг голой нь олцсон л байхгүй. Ерөөсөө л монголчуудаа л хайртах хэрэгтэй. Тий. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж чадчихна. Яг бид нар ихэндээ нэг дэврүүнтэй 1000 ээжийг ажилдаа болгочихъя гэд ингэ зорьсон. Одоо бол одоо ерөөсөө юу юм бэлээ. Зорилтод хэдэн компаниудаа бид нар бол хамгийн түрүүнд одоо нэг жижиг үйлдвэрүүд гэдэг шүү дээ. Тэд нар маань бүгдээрээ үйлдвэр болчихлоо. Жижиг цехүүдээс үйлдвэр болчихлоо. За. Тэр үйлдвэрүүд маань одоо бүгдээрээ одоо баг нэг бидний хэлдэг шиг бидрээсээ том үйлдвэртэй болцоочлаа. Тэгээд тэд нар маань 10 хүн, 20 хүн, 30 хүн хэдэн хүн цалинжуулж байгаа, хэдэн хүн ажилтаа албатай болгож байгааг мэдэхгүй байна. Тэд нар маань зөвхөн Монгол медийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна өөрсдийн маш олон бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. Тэдний одоо нэг одоо сураг сонсгоны л нэг үйлдвэр маань өөрөө 20-30 бүтээгдэхүүнтэй олчихсан манай Монгол медийн нэг л бүтээгдэхүүн болчихсон л явж байгаа байхгүй юу. Тэр л хамгийн сайхан. Одоо энэ Монгол меди чинь бид нар яг ковидын үед л нээсэн шүү дээ. Ковидд ингээл бүх хүмүүс ингээл маска зүгээл гэртээ айгаад л бүгж яхад бид нар маска зүгээд л бас л те ингээл хуралдаж байгаа л тэгэл ковид авал гэртэл үлдцгэж жилээсэн л байхгүй юу. Тэгтлээ бид нар ингээл яг энэ ковидыг ч үл тоогоод үнэхээр ингээл энэ юм хийчихье гэл ингээл зориол ажиллаж исэн. Тэр ковидын тэр хүнд цаг хугацаанд ч тийм баг маск ч оёод ч илүү ингээл гүйжил явсан. Бодлого боловсруулж байгаа төвшний амьдрал мэддэггүй нөгөө алдаа гэдэг чинь л нэцтэй тийм системийн бүхэлдээ олон системийн гажуудал гэж яриад байгаа. Таны бас нэг 17 жил зарцсан барилга байна. Энийг одоо дуусгая гэдэг тэр нэг тогтоолын төсөл бас их тийм яг л нөгөө бизнес эрхлэх хүнээс л гаргах тийм одоо нарийн мэдрэмж бодлого юм байна гэж харж ирсэн л да. Та тэр тогтоолын төсөл дээр хэр ажиллаж байна? 26 оны хаврын чуулган нарын тогтоолын төслийг батлуулчих санаатай ажиллаж байгаа. Сүүлийн 3 жилээр би энэ тооцоог ингээд судалгааг ингээд хийлгэж байгаа байхгүй юу? Сүүлийн 3 жилийн байдлаар ер нь нэгэн л улсын төсөвт орж ирсэн. Одоо энэ нэг цэцэрлэгийн байшин байлаа гэхтний 2 тэрбум төгрөгийн өртөгтэй байшин байлаа гэхтэр 2 тэрбумаар л баригдал дуусгах ёстой шүү дээ. Эсвэл 4 тэрбумын байшин байлаа гэхтэр 4 тэрбумаар л баригдал дуусгах ёстой шүү дээ. Тэгтэл тэр нь 4 нь яагаад 16 болчдөг. Яагаад 4 нь те 9 болчдөг юм.
Эн чинь амьдрал дээр бол тийм байхгүй шүү дээ. Цөмөрө заслангийн байшиныг 40 саяар байрууллаа гэхэд чинь яагаад тэгж өсөд идэх юм? Үгүй харин тийм яагаад өсөд идэх юм те. Ингэж өсөх ёсгүй байхгүй юу? За. Ингэж өслөө болвол энэ өсөлт нь инфляцийн түвшингээр өсөж болно шүү дээ. Инфляц. Монгол улс чинь нэг жилдээ нэг 10% инфляцтай нэг гэж шүү дээ. Харилцаагаар тийм үү? Хэтрүүлсэн тоогоор 7-8 л аа л. Тэгэхээр нэг 10% өсөж болно шүү дээ. Нэг 2-4 тэрбумын байшин чинь 4 тэрбум 400 болж болно одоо. Тэг чи яагаад тэр 4 чи 9 болоод байгаа юм? Гэт ингээ өсөд байгаа юм чинь болохооргүй байгаад байна да. Гэтэл энэ өсөд байгаа дүн чинь сүүлийн 3 жилийн байдлаар 1.9 их нэтер өсчихсөн байхгүй. Нэг нь 1.50 төсөв маань энэ 4 чи өрөхгүй байна. Энэ 8 чи өрөхгүй байна гэсээр хагаад энэ одоо тэр олон төслүүд дээ шүү дээ. Нийтдээ 700 эдэн төслүүд да. Зарцсан уу? Үгүй. Одоо нэмэгдчихсэн төслүүд нь. Нэмэгдчихсэн тэр төслүүд маань 500 эдэн төслүүд байна да. За тоог нь харъя те. Энэ төслүүд маань тэр нэмэгдчихсэн төслүүдэд маань нэмж тавьсаар хагаад 1.9 их нийтийг нэмээд тавьчихсан байна шүү дээ. Гэтэл үндсэн үртгэн бас байж байгаа шүү дээ. Үндсэн үртгэн хэд гэдэг юм. Тэрэн дээрээс нэмэгдэх дахиад 1.9 их нийтийг нэмэхгүй болвол энэ төслүүд чинь дуусахгүй нэ гэжсэн төслүүд байж. Төсвийн мөнгө уйлдгүйгээ ярьдаг шүү дээ. Яг тэр шалтгаан байгаад байна уу? Яагаад ингэж сунаад зарцаад тэгээд тэр нөгөө төсөв нь ингэж нэмэгдээд байгаа юм? Яг хөө төсвийн мөнгө уйлахгүй байж болно. А тэгтээ энэ компаниудад энэ татвар төлж байгаа хүмүүс бол энд уйлж шүү дээ. Тийм үстэй. Бид нар чи ингээд тийм ээ. Одоо энэ компаниараа нөгөө өвөл улсаараа лааварлаа, улсаараа дансаа хаалгалаа гэдэг шиг. Тэр хүмүүс чи энийгээ дансаа хаалгаж байгаа юм уу? Үгүй шин. Данс нь хаагдаа хамаг юм зогсцсон, тэг зогсцсон. Тэр хүмүүс баярлалаад баяр тэмдэглэхгүй л байхгүй. Тэгж байгаа төсвийн мөнгө уйлахгүй гэж ярьж болохгүй байхгүй. Тэгэхээр тэнд хүмүүс ард түмний тэр энэ хөдөлмөр тэр энэ одоо нэг компани байгуулад 2 жил болоод дансаа халгасан хүн байлаа гэж бодъё. Тэр хүний 2 жилийн хөдөлмөр өөр хүүхдээсээ хармалсан цаг, өөр хүүхдээсээ хармалсан хөрөнгө, мөнгө хамаг юм гацаацсан тэр хүмүүсийн тэр мөнгө чинь төсөв дээр ирэхлээр яахлаар ойлгохгүй байх юм. Ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эн чинь тэр хүмүүсийн өмнөөс энэ төсвийг бид нар зөв зүйтэй захиран зарцуулах нь энэ төрд ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг байхгүй. Гол үндсэн үүргийг бидий харж байгаа. 17 жил зарцсан барилга байна гэдэг шүү дээ. Аа тэгээд 4 тэрбум байжснаа 8 тэрбум 12 тэрбум болоод ингээд төслийн одоо хөрөнгө оруулалт ингээд өссөн гэдэг шүү дээ. Энэ бүхний яагаад энэ ч нэг юм шалтгаан байгаа шүү дээ тий. Одоо би бол яг судалж үзээгүй ч гэсэн миний зүгээр харуу ханаар ботход тэрний ард бас энэ ийм зарцсан барилгын ард бас хэдэн хүн халаасаа түн хийлгээд бас нэг амьдраад байна шүү дээ тий. Та бол зарим бизнес эрхлэгчийн хогорч байгаа. Тэнд хожиж байгаа бас нэг хэсэг бүлэг байгаа учраас тэр барилга 7 жил, 17 жил, 10 жил зарцаал төсөл нь ингээл нэмэгдээд байгаа. Эн чинь буцаад бас нэг хэсэг бүлэг хүмүүсийн дургу хүрэх юм шүү. Тэр талаар та бодож үзсэн. Хин тэрийг нэмээд байгаа юм. Яагаад нэмээд байгаа юм? Энд нэг аль нэг улс төрч байгаа юм биш үз гэдэг асуудал бол гарч ирж байгаа. Би гэхдээ яг энэ төслийн ард хэн гэдэг хүн байна гэдгийг үнэхээр сонирхож өсөөгөө сонирхчихгүй. А бид нар хэрвээ үнэхээр бид нар нэг л Монгол улстай байхгүй юу? Нэг л агаартай. Бид нар нэг л их оронтой хүмүүс аахгүй юу? Энэ хүн өөрийнхөө одоо тэр нэг өчүүхэн жоохон ирэх одоо ашигаа бодох юм уу? Эсвэл ирээдүй үр хүүхдийнхээ амьдрах эх орн одоо нутаг орныхаа сайн сайхан төлөө шийдвэр гаргах юм уу гэдэг чинь тэр хүмүүсийн шийдвэр. Тийм. А би бол нэг өнөөдрийн нэг жохон за яг уу энэ төслийг авчвал тэр маань ажилдаа олчих юм. Энийг авчвал энэ маань ажилдаа олчих ингэж хин нэгэн хүн ботхосоо илүү нийтлэг эрх ашиг Монгол улсын одоо тийм ээ улс орны одоо хөгжлийг бодох шийдвэр дээрээ нэгдэх баха гэж найдаж байгаа. Тий. А яг хөө мэдээж төслийг орон нутгатаа чиглүүлэх, орон нутгийн хин нэгэн үндэд төслийг авч өгөх энэ төр бол бас яг хөө эрх мэдэлтэй зарим нэг хүмүүс сайхан байж магадгүй. Яг тэгэхээр тэр тухайн бас нэг орон нутгийн хин нэгэн компаниг ажилдаа олгоод байна шүү дээ. Бас цаана тийм ээ. А гэхдээ
эн чинь нийтээрээ тэр олон татвар төлөгч, тэр олон хүүхэд залуучууд ирээдүй тэр хүмүүсийн ирээдүйдээ итгэж байгаа итгэл тэр сайхан нийгмийг бий болгохын боломж нь бас тэнцээ хугацлагдаад байгаа гэдгийг ойлгох нь харна гэдэгт би бол найдаж байгаа. Гэтэ сүүлийн үед Монголын улс төрч хэл халж ийн л да. Одоо бараг жилийн 4 үйлрэл байнга л Монголын улс төр бол байнга л хаварч जैन тийм үү. Маш их тийм эрх баригч нам бол хоорондоо маш тийм зөрчилдөөнтэй байна. За энэ бүх нийцэд ингээд их хурлын гишүүнийг эгүүлэн татах хуульч одоо ерөнхийлөгчөө санаачлаад орж ирж байна. Нөгөө талдаа жагсаалтын алдаа гэдэг юм сүүлийн үед маш их яригдж байна. Ялангуяа эмэгтэй гишүүдрөө нэлээ их тийм поинтлсан байдалтай. За энэ бол үнэхээр жагсаалтын алдаа гэдэг чинь дахиж юм бид нар юм хийж болохгүй юм байна. Ер нь бол яг өстой жинхэнэ арт түмнийхээ сонголт шүүлтүрээ орох хэрэгтэй юм байна гэж яриад шүү дээ. Энд дээр та ямар байр суурьтай байна? Тийм би сая дөрөв хэллээ шүү дээ. Хариуцлагын тогтол заалгана. Манай үнцэн хууль бол маш сайн үнцэн хууль. Бүх залтууд байж байгаа. Хариуцлагын тогтолцоо жоохон дутуу байгаа шүү. Одоо энэ засгийн газартаа, сайд нартаа их хурлын гишүүдэд бол эргүүлэн татах хуулийг одоо оруулж ирье гэж ярьж байна. Би бол дэмжинэ. Яа. Яа тэгэхээр үнэхээр тийм шүү дээ. Тэр үнэхээр тэр мундаг одоо ажиллах айлын аав явхан хүү байгаа шүү дээ. Байгаа хгүй. Тэгэхээр тэр үнэхээр тэр хүнийг одоо өмнөр нь орж одоо ажиллаж байгаа бол тэр хэний ч ажиллаж чадхааргүй тийм сайн л гишүүн байх хэрэгтэй байхгүй. Тэр үнэхээр тийм сайн биш болвол яагаад болдгүй дараачийн тэр үнэхээр сайн ажиллах хүн нь ирээд ажиллах хэрэгтэй. Харин ямар шалгуураар эргүүлэн татж гинэ гэдэг чинь чухал. Жишээ Швейцар бол яг тэгж эргүүлэн татдаг. Эргүүлэн татахтаа одоо жишээлбэл нийт сонгогдсон гишүүдийнх нь 30% жилээ 20%тэй тэнцэх хэмжээний хүмүүс талбай дээр гарч ирээд ботдоор гарын үсэг зурчих юм бол тэр хүн эргүүлээд татагдчихдаг. Тэгээд тэр хүмүүс нь ямар үндслээр тэр хүнийг одоо эргүүлэн татъя гэдэг нэг хүн одоо шүглүүлээдэг вэ гэхдээ зэрэг тэр хүн парламентод гарч ирчээд ажиллаа хийхгүй ч л шүү дээ. Зүгээр л ажиллаа хийхгүй сайхан суугаад байдаг хүмүүс эдгээр чимээгөө дооргочихгүй ийм гişүн байдаг юм уу гэд гişүүд байдаг шүү дээ. Тэгээ үнэхээр ажиллаа хийхгүй сонгогдсон үежж ажиллаа хийдэггүй байл тэр нэг үнслэл. Мэдээж одоо нэр хүнд одоо халтаа юм авилгал хийл авах. Нин үнслэл мөн. Энэ одоо үнслэлээрээ тэр хүмүүс татагддаг баггүй. Тэгэхээр манайхт ч гэсэндээ бас үнэхээр тэр ажиллаа хийхгүй тэгэл тэр төмөн олны энэ 3 сая хэдэн зуун хүний ахуйн амьдралыг сайжруулна гэж гарч ирчээд ажиллаа хийхгүй байгаа бол тэр хүн бууж олно шүү дээ. Яагаад болохгүй? Болох ёстой гэж би боддог тий. Юу мөнгөтэй хүмүүс л жагсаалт руу орсон гэж ярьдаг та санал нийлэх үү? Би бол тэрнээ санал нийлэхгүй юм. Энд чинь намын институт чинь намд хэрхэн одоо тэр олон мянган дэмжигч чадaltaй хүчтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгонд чинь бас намын удирдлагуудаас харж байгаа. За энэ хүн л энэ улс орны төлөө бас юм хийчих хүн тэр байгаа шүү гэдээ хүмүүс харж байгаа. Тэр утгаараа ч бас тэгээд өөрсдөө нэмжиж гэж бодсон хүмүүсээ дэмцсэн байх гэж боддог. Намын удирдлага гэдэг бол ер нь хамгийн чухал хүмүүс эдгээр штэ. Би сайн санаад байна л да. 24 оны сонгуулиар нэр дэвшигчдээс хамгийн их хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн одоо чинэлэг гишүүн болвол нэр дэвшигч болвол Пунсалмаа байна гэд ярьжсэн. Тэгээ таны өөрийн орлого 85 тэрбум. Гэр бүлийн нийт орлого 83.9 тэрбум төгрөг гэх мэтэр ингээд бичигдсэн байна л да. Баян байх нь улс төрд одоо хүчтэй байхад хэрэг нөлөөлдөг гэж та үздэг. Та мөнгөтэй байснараа илүү хүчтэй одоо улс төрч байж чадах уу? Яг бидний л нөгөө зорьсон нийгэм штэ. Чөлөөд эдийн засаг. Би эдийн засагч юм. Тэ? Бидний зорьсон л юм баггүй одоо энэ өмчийн эрхийг хамгаалах, чөлөөд эдийн засаг, өмчтэй хөрөнгөтэй байх. Бид нар чинь хүүхд тахтаа бол тийм өмч хөрөнгө асуудал мэдгүй шүү дээ. Бүхэл юм л улсынхаа байранд улсах байлаа. Тэ? Тэгэхээр бидний зорьсон л нийгэм л ахгүй юу? Энэ парламентод ороод хийж чадах болов одоо ер нь бол энэ төлөө ажиллаж чадах болов би энэ тов нэмрээ оруулах чадах болов гэд бодоод байдаг юм нь одоо жишээлбэл намайг одоо их сургуулаа төгсөөд компани байгуулж явах үед
Жишээл манай ээж аа 2 жил бол надад ингээд нэг 2 өрөө байраа за чи энийг байрцаан тавиад ингээд эргэлтийн өрөнгө олгоод энэ төр гэлтэй өгж болж ила. Тэрийг надад би ингээд банкнд барьцаанд тавиад тий гарааныхаа хөрөнгө олгоод ингээд өнөөдөр ингээд компани байгуулчихлаа шүү дээ. Та нар ингээд анзаартаа яг өнөөдөр байгаа MCS гоё одоо өнөөдөр хэн байдгийг тий энэ компаниуд бүгдээрээ л яг л 2000-ад оны ихэнх эсвэл 1900 оны сүүлд байгуулагдсан компаниуд байгаад байгаа хгүй өнөөдөр. Хамгийн сонирхолтой нь сүүлийн үед тийм шинэ компаниуд үүсэх байна. Дандаа л төрийн хэмжээний компаниуд үүсэж байгаа биз. Шинэ юм хүчтэй ийм лаг компани үүсчлээ. Манай үндэсний нүүр царай тэр компаниуд байхгүй байгаа. Одооний энэ яригдаад байгаа компаниуд айл 2000-ад оны ихэнх бүгдээрээ яг эдийн хэмжээний нэр хүндтэй болчихсон байсан компаниуд одоо зүгээр инерцээр өнгөрч байгаа байхгүй юу? За. Одоо шинэ компаниуд үүсэхгүй байгаад байна. Тэр нь л би хамгийн их эмзэглэж байна. Шалтгаан юу юм? Шалтгаан нөгөө л нэг хатуу эдийн засгч байхгүй. Нөгөө эдийн засгч нь дотоодын бүтээгдэхүүн өсөөд идэг, эдийн засгч нь тэлээд идэг. Тэгэнгүүтээ нөгөө нэг үндэсний компаниуд тоохоо болоод ирдэг. Төрийн хэмжээний компаниуд дээрээ л ингээл айгүй олон хүмүүс нь ажилтаа болгоод л тэр хэмжээгээр хувийн компаниудад улам хомигдаад хувийн өмчийн эрхчлөө гэдэг юм улам хомигдаа шинэ компаниуд үүсгээ болоод сүүлдээ одоо бид нар бүр дампуурлын тухай хуулиар хүртэл ингээ яриад эхэлж байгаа. Дампуурлын тухай хууль биш шүү дээ. Бид нар тэр компаниудыг чинь яаж дэмжих вэ, яаж сайжруулах тухай ярих хэрэгтэй тэлж одоо бүр яаж энэ олон компаниудыг зөв зөвхөн дампууруулах вэ гэдэг тухай яриад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо бид нар well-being index буюу одоо энэ амьдралын чанарыг тооцоод ирдэг. Энэ ер нь гарааны бизнесүүдийг энэ ер нь залуу хүн. Нэг одоо энэ 20 настай ч юм уу залуу өнөөдөр гараад бизнесээ хийе гэхэд л банкнаас тийм ээ чи энэ залуучуудын квотор чамд баг хүтэй ийм зээл байна. Энэ зээлээр чи энэ сургалтанд хамрагдаад энэ зээлийг аваа. Хүн тэд юм аа. Тэр айл нэг салбар багсгүй байхгүй. Заавал хүнсний салбар баймиргүй шүү дээ. Заавал тийм салбар гимэргүй шүү. Тэр IT-ийн салбар, юуны салбар гэж болно шүү дээ. Мод идэл үйлдвэрлэдэг байсан ч гэж болно шүү дээ. Тэр залуу гэдгээр нь эсвэл зүгээр л бизнес эрхлэгч гэдгээр нь очиход л арилжааны банкуд баг хөтэ зээл өгдөг ийм нийгэм. Тэгээ банкнаас зээлээ аваад ингэнгүүт нь тэр татвар нь хүн дийлэх үс зах байхгүй. Бидний үед татвараа төлөөд ажилчдын цалин тавиад цаана нь баялаг үлддэг байсан байхгүй юу? Нөөц энэ компаниудад үлддэг. Тэр нь энэ компаниудад чинь одоо нэг баян энэ төр компани гэ яриад идэг нь тэр үеийн нэг нөөц байсан байхгүй. Одоо бол татвараа төлөө цалингаа тавилаа юу ч хэлэхгүй. Ийм л өндөр татварын тогтолцоо олцоод байна шүү дээ. Яг нэг үндэсний нэг гарцаагүй нэг 40 мянган ажилтаа албаагчтай болчихсон нэг хэдэн компаниуд чинь тэр компанийхаа тэр ажилтаа албаагчдынхаа өмнө хүлээсээ үүрэг хариуцлага тий тэр юм хумсарлаад нэг өнгөрөөд байна шүү дээ. Гэтэл шинэ компаниуд бол тэгэл 2-3хан жоохон ажиллаж байгаа 2 жилийн дараа өрөнд орцсон байвлээ бурхан минь би ч одоо баг ингээд эрүүгийн одоо ч бүр ингээд нөгөө компани татвар матараа төлөхгүй бол эрүүгийн хуулиар бүр шийддэг ийм аюултай болчихсон шүү дээ. Тэгэхээр чинь энэ миний бид нар бизнесийн орчныг сайжруулах энэ ирээдүйн энэ түрэн байлээ нэг 10 жилийн хүүхдүүд ямар гоё нүдтэй ирээдүйд итгэлтэй тэр гоё хүүхдүүд бизнесээр гараад амьдрал дээр гараад ирэхэд л энэ нийгэм нь амар гоё таатах хэрэгтэй байхгүй. Бизнес хийж байгаа бол ингээл чи эмэгтэй бизнес эрхлэгч юм байна. Манай эмэгтэй бизнес эрхлэгчд ийм боломж байна. Татвар дээр ийм боломжууд байгаа гэл ингээд бизнесээ эрхлээд үзэнгүүд нь үнэхээр тэр компаниудад нь ашиг үлддэг. Тэр компаниуд нь сайхан ажилдаг. Ийм л нийгмийг л бид нар бүтээх хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо энэ 10 жилээ төгсөнгүүд л 10 жил төгсөн хүүхдүүд нь англи хэлтэй сайхан дэлхийн одоо барууны улс орнуудад сургууль дуртаагаараа орж болдог ийм л ах хэрэгтэй байхгүй. Жирийн 10 жилийн хүүхдүүд нь англи хэл багтаа байгаад байна шүү. Та яг миний асуултанд хариулсан үл дээ. За та үнэхээр баян эмэгтэй юм байна. Баян ус дүрч юм байна. Танд давуу тал үүсэж гинүү л гэсэн асуулт байгаа шүү дээ. Яг нэг тийм давуу тал үүсээгүй гэж байл хэлэхгүй. Мэдхгүй. Би хэрвээ тойрог дээр очиод нэр дэвсэн бол магадгүй унцсан ч хайм. Үгүйсэхгүй шүү дээ. 20 он унчихсан шүү дээ. Би энэ удаа болохоор яг бизнесийн төлөөлөл гэж орж ирсэн байхгүй. Түүнээс тэр нэг юм баялагын давуу тал малаар бол биш. Энэ бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн төлөөлөл гэж орж ирсэн байхгүй. Тэр утгаараа бол одоо бизнестэй гэдг нь л нөлөөлсөн баг гэж бодож байна. 28 оны сонгуулиар та яг ингэрч хүчээр орох уу? Урам ураагүй үстэй. Би ер нь их тийм сэтгэлээр ондгүй.
ерөн сэтгэлээр унавал одоо яах ёстой вэ гэж бодно л доо. Тэгэхээр одоо би бол нөгөө зорьсон яаж энэ залуучууд те бизнесээр яг бидний 20 настай залуучууд шиг те энэ залуучууд таснаас гэл бизнесээр гараад ирэхэд болдгол ийм нийгмийг би бүтээчмээр шүү дээ. Тэгэхэд миний хувь нэмэр байж чадтнуугүй юу? Дээрэс нь одоо энэ төсөн мөсвийн үргэлжлэн зарлагын байдлыг бууруулахад миний хувь нэмэр байж чадтнуугүй юу? Би ер нь энэ төрд орж ичээд юу хийж хувь нэмэр оруулж амжих бол гэдэг дээрээ л би фокуслж байгаа. Сая нэвтрүүлэг тань руу дайрсан луурчин гэсэн энэ яг энэ кейс таны ус төрчийн хувьд хувь хүн яг ямараар нөлөөлсөн бэ? Амар нөлөөлсөн баха. Сайнаар уу муугаар уу тий? Мэдээч. Зарим хүмүүс чинь нэг үнэхээр ингэж байгаа юм бол би үзүүлээд үгүй гэдэг нэг оршоор хөдөлдөг. А зарим нь бол одоо бууж өгөөд яас хэцүү юм бэ? Би яах гэж би зүгээр л ингээл баяа айл ихнэр байгаа л бизнесээ хийгээл нэгэн тугсарцсан тэр нөгөө өнгөрч явдаг компаниудын нэг шүү дээ юм ойлвол. Ингээл явж байхад би яагаад ингээ ус төрлөө оруулаад өнөөдөр орчоо тэрнийхээ төлөөсөн луурш нараа дуудуулаад ээжигээ уйлуулаад гэр бүлдээ ийм их өмнө самуун дигдээгээд гэдэг ч юм уу. Тийм бодол төрөх бас үнцэг байж болно шүү дээ тийм ээ. Яг гоо таны асууж байгаа асуулт нь тийм ч яах үгүй ч яах. Намайг нөгөө улс төрт байгаа учраас ингэж амар хүчтэй дайрсан баг. А нөгөө талаар бол би энийг ингээд дайрах тусмал бодоод байхгүй. Ямар сайн яа над руу дайраад байгаа юм бол би ч одоо ингээд компани яг ингээд эрх үүрэг хариуцж байгаа хүн биш ах чинь тийшээгээ яагаад хандахгүй наашаа хандаад байгаа юм болоо. Тийшээгээ хандчаасаа гэж чин сэтгэлээсээ бодоод байгаа. Хэрвээ үнэхээр миний одоо энэ төрд ажиллаж байгаа хуультай холбоотой миний одоо мэдээлэлтэй холбоотой зүйлээр над руу дайрвал би яг тэр талбар дээрээ л би эргүүлээд одоо хариугаа өгөх. Тийм чин талбар нь өөр байгаа байхгүй. Энд чин одоо жишээл энэ хуулийн төсөлтэй холбоотой юм байх юм бол би тэрнийхээ хариултыг яг л одоо тэрнийхээ төвшөнд л өгөх ах л да. Гэтэл одоо яг тэр нэг бизнесийн имийг чин ингээд хуулийн талбар руу нааш нь оруулж ирээд байгаа нь ерөөсөө нэг зохимжгүй буруу байгаа даа. Нүтэн дулаахан тийм зөөлөн магадгүй ингээд баг харизмчгүй ч гэж хэлж болохоор сул гişүн гэж ингэж харж болохоор байдаг. Гэтэ яг өнөөдөр ингээ ярилцаа сууж байхад та бол хатуу самарлаа л да. Үнэхээр бас эдийн засагч нөгөө тоо боддог, тоо уншдаг хүмүүс одоо байх хэвээр байхаас өөр аргагүй чанарууд байх л та. Зөөлөн хэрний хатуу тий. Тэгтээ попордгүй баялаг бүтээж бизнес эрхэлжсэн учраас нөгөө хийн арилцсан гэж ярьдаг шүү дээ тий. Тим хүний байна л гэж одоо магтаад ч байгаа юм шиг тий. Та ер нь тийм амьдрал дээр одоо хэр сайн одоо ээж гэдэг ч юм уу эцэгтэй вэ? Одоо ингээд энэ амьдралын өндөрлгөөс гэдэг шиг эргээ харахад өнгөрсөн хугацаанд би тэр нэг жоохон ингээд би алдсан юм байна да. Би тэрийгээ жоох орхигдуулсан юм байна гэж харамсах ч юм уу тийм зүйл байдаг. Яг гоо таны хэлээд байгаа энэ орооцсон гişүү байна гэдэг штэ. Энийг бол би хэлж мэдгүй. Энэ бол хүмүүсийн л дүгнэлт. Би хүмүүс яаж харагдах нь тэр хүмүүсийн өөрийнх нь бол тахгүй. Би бол урдхмал хийдэг. Урдаа бодчихсон, зорчихсон юм а болгондоо бодоод магадгүй хүмүүст би цаг баг зарцуулдаг. Тэгэхээр тэрийг би хэрхэн хийх үү? Энэ ямар ч там бол энийг уншиж судлах надад цаг хэрэгтэй байдаг. Тэгээд дээрэс нь би бас болоогүй дутуу юмны өмнөөс бас дуурах дурггүй. Яг бүтэн юм 100% боллоо. За энэ яг одоо бүр гарцаагүй үний юм байна. Нөгөө бодлого чинь боддог гэсэн бодчиход хойноос нь ухраагаад шалгадаг гэсэн дээ хариугаа. Тэгээд тэр шиг ингээд бүх юм чинь ингээд нэг харагдлаа. Дахиад үнийгээ шалгалаа. Тэрийгээ би яг 100% болж иж надаас ингэж үг гэж үг дуурж гарч ирдэг гэсэн. Тэр цаг хугацаагаа би магадгүй сая 2 жил төсөв ингээд байна, юм байна, ажиглалт тий. Энэ бүх юмнуудаа судалгаа манай ажлын алба бол нэлээд ажиллаа шүү. Одоо бол би энийг дуурах хэрэгтэй. Одоо ажлынхаа үр дүнгээ үзэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэр хүмүүс харин намайг хэрхэн дүгнэдэг мөнгөнийг бол би мэдэхгүй. Манай компани жишээлбэл манайх гэр бүлийн компани
би бол хизээч тийм ээ одоо ингээд одоо манай одоо гэр бүлийн хүн нэг захирал би нэг захирал гэхэд би одоо гэр бүлийнхаа хүнээс мундаг захирал бай гэж бодож байгаагүй. Өөргөө орол өөрөдөг байхгүй. Тэр хүн бол одоо том гэрээ контрактуудаа хийдэг. Би бол энэ санхүүгээ шалгадаг өөрөөрөө. Тэгэл урдах юм хийгээл явдаг. Би өөрийгөө бараг заримдаа 2 номерын тоглогч ч юм уу гэж боддог. Гэхдээ надад бол гол нь тэр энэ мундаг хүн юм аа, энэ лаг хүн юм аа гэхээс илүү би ажлын үр дүнд илүү анхаардаг. Ажлын үр дүн гарах хэрэгтэй гэж л боддог. Тэгээд үр дүнгээ гаргахын төлөө л ажиллах. Стайл гэж бодоод яваад. Тэгээд яг эцсийн үлдэх хүмүүс байх л та. Танд өртөө хүн байна уу? Одоо юу өртөө хүмүүс. Тэгээд компани ч цол өөр болох штэ. Тий. Авлага өглөөр л явдаг. Таныг 40 мянгатын хүүхэд Ямбатны ягаанд өссөн. За Сэхэтэ айлаас гаралтай. За тэгэл юм хоёлын дэрэг хатагтаа гэхээс өөр их мэдээл байдгүй л дээ. Багнаас тэр аав ээжийнхаа талаар нэг жоохон цухсхан бас дурдвал тий. Илүү танилцах гэдэг шүү дээ. Хотын би ч нэг айлын 2 дахь хүүхэд. Тэгээд ахтай, дүүтэй, эрэгтэй дүүтэй. Тэгээд 2 эрэгтэйг нь нонд байдаг нэг охин гэдэг утгаараа арай жоохон даваа хэрэгтэй өсчихсэн юм шиг. Тэгтээ нөгөө ээж аав нэг намайг нэг тийм эрхлүүлнэ гэхээс илүү итгэл нэг юм найдвар болгож хүмүүжүүлсэн юм да гэж одоо хараад байна. Тэгээд би ч нөгөө эмэгтэй гэдэг утгаараас гэрээ нэлээд авч явсан. Манай ээж багш ер нь техникийн талын хүн, аав бол багш. Тэр хоёр минь ажил ихтэй. Тэгээ би ч бас гэр орноо их одоо цэвэрлэнэ их хариуцсан. Тэгэл хоолундаа хийн. Одоо тэгээд би эргээд ингээ бодоход өнөөдөр надад ингээд нэг ямар ч нэг ажил төрлөө их тийм хүн санагддггүй. Тэгэл энэ зүг юм байна. За тэр зүг юм байна. За энийг нэг чинь тэрийг нэг ингэж чаад болчиндаа гэд нэг ингээд нэг зохицуулчдаг. Тагаас орсон. Тэгээ тэр нөгөө нэг миний одоо ингээ эргээ бодоход би нөгөө ахуугаа шийдээ сурсан юм бэл. Гэрээ баг ингээд нөгөө ээчгээ ингээд хариуцаад. Тэгээ тэрийг энийг гисээр хагаад гэрээ цэвэрлээд, өмшгөө цэвэрлээд ингэсээр хагаад тэр нь ингээд намайг ингээд юмыг аягүй сайн зохион байгуул, органайзер болгосон юм бэл. Хоёрдугаарт нөгөө маа сургууль, маа нэгдүгээр сургуульчаас аягүй хүүхдүүд их ном уншуулдаг. Тэгээ бид нэр ингээд дандаа нэг цагийн үеэр хэлгүүлдэг. Тэгэл бид нар чи яг ингээд 30 минутыг тийм юм 30 минутыг би ерөөсөө өглөө осоод бүх юм 30 минутаар 30 минутыг тэр нь 30 минут нэг ерөө тэр чинь ингээд амьдралын дадлалчтай юм. Тэгээ тэр хоёр намайг ер нь нэлээд одооний энэ хүн болоход нэлээд суйрлсан юм гэж боддог. Хоёрдугаарт нөгөө манай ээж аавын тэр энэ надад хандж байгаа хандлагууд бас айгүй нөлөөлсөн бахаа гэж би бодод байна. Жишээл манай аа болол намайг ер нь л нэг загнадгүй л дээ. Гэхдээ нэг хүүхд ахт нэг 4-5 удаа загнажил байсан билгүй дээ. Гэхдээ загнахтаа тийм сонь загнадаг байхгүй. Одоо эргээд бодоход би компанийнхаа хүмүүсийг ч гэсэн яг тийг загнадаг. Манай аав намайг тэгж л. Гэхдээ чи одоо ийм ухаантай охин байж энийг ойлгохгүй байгаа юм уу? Тэгэхээр чин тэг загнуулсан хөгч юу гэж бодох вэ? Ойлгохгүй байгаа юм тэр жоохон жижигхэн тэндээ үлдчихдэг байхгүй. Ухаантай охин шүү гэдэг нь. Магтаж загнаж. Энд чинь орч чинь үстэй. Тэг ийм сайхан охин байж чи одоо жоохон муухай аш гаргаад байна үгүй юу? Гэхлээр те би жоохон муухай аш гаргаад муухай ашлаад байгаа юм байна. Би чи айлын сайхан охин шүү дээ. Одоо би чи яг энэ зарчмаараа компаниэр ч гэснэ те. Чи одоо манай ийм одоо мундаг хүн те. Тэгээд ингэж болохгүй шүү гэдэг. Энэ бол нөгөө нэг юм аав ээж хүүхдээ нөгөө нэг юм хайрлаж өсгөж байгаагийн хэлбэрээс юм бэл би мэдэхгүйсэн. Сүүлд ойлгосон. Гэтэ тэр ер нь надад дадлсан юм бэл. Би ерөөсөө ямар ч хүнийг одоо шүүмжлэхдээ шууд хэлдэг байхгүй юу. Үгүй хэлэхгүй бай гэж зориудаар хийдэггүй. Гэхдээ үнэхээр тэр хүний сайхан чанар надад харагдаад байдаг. Тий. Үнэхээр энэ маань ийм лаг штэ. Тэгээ яагаад ингэж идэм бол гэж боддог. Яац юм бол гэдэг. Ээж бол намайг аягүй сайн өсгсөн юм лээ. Аягүй өрөөгөө лээсэн юм бэл. Тэгэл ингээл надаар ч ингээл хамаг хоолонд манд гэр орны цэвэрлүүлж штэ ингээ өнгөрөөс ороод тэгчээд ингээ нөө хүн ирэхлээр магтаад исэн юм бэл. Өө энэ миний мохон ч ингээл хастана хамаг хоолонд тэгэл хөрхийн байрал гүйдэг ингээл. Тэгэхээр ч хоолоо игэлгүй гэдэг нь үстэй хөгт чинь.
Тэгээд манай ээжэд нэг гоё чанар байсан бэлээ. Аюу их өрөөж исэн юм байна. За. Өрөөж иснийг нь би нөгөө нэг өрөөлгөөд байна гэж ойлгохгүй. Тийм л үгээд юм байна. Төр төмөн юу гэдэг лээ манай чаа аав ээжтэй нэрэлтэй ах дүү нартай тусдаа төр төмөндөө ээлтэй төмөн олондоо түшигтэй хүн болоорой гэдэг байхгүй юу. Тэгээд баян хэл манай ээжтэй айгүй л тэгсэн чинь бүр ингээ баян хэлдэг болохоор нөгөө тэр чинь юм холбоо үг гэд бодоод нь штэ хүүхэд чинь. Тэгээ би бүр 30 нэлээд гарцны том болоо бизнесээр гарчихсан. Нэлээд амжилттай нэг ивент болсон. Тэгсэн чи ээж гараад үг хэлэх болдг юм аа. Чи би гинтгэл нэг ээж тэр үг санаанд ороод амар хичээл. Ээчээ та тэр нэг төр төмөндөө ирэхдээ төмөн олондоо хэрэгтэй гэдэг үгээ бити хэлээрээ зүгээр л энэ хүүхдүүдэд амжилт хүсье мэсгээд ихчихгүй юу гэдэг ихгүй юу. Тэгсэн чи ээж аюу тамарснаа за тэгээд хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш ээж үг хэлээгүй л дээ. Тэгт дахиж хэлээгүй. Тэгтээ би яг нөгөө нэг ингээд парламентод ороод суугаад ажиллаж байхдаа гинт ээжийн тэр ерөөлийг ерөөлөөс ямар мундаг үг хэлжсэн бэ. Тэр үгийг чинь тэр парламентод орж суучаад учир нь ойлгож байгаа байхгүй. Төмөн олондоо хэрэгтэй төр төмөндөө төшгтэй хүн болоорой гэж байгаа байхгүй. Нөгөө талаараа даалгаварч байсан. Тэгээд ах トゥ нартай өшгт аав ээжтэй одоо төшгтэй дэмжлэгтэй хүн болоорой гэдэг ийм үг байдаг байхгүй юу. Тэгээд би сүултээ тэр 30 эд наснаас хойш ээж над загнуулаа хэлээгүй л дээ. Тэгвэл би одоо ингээд бодоход манай ээж аюу мундаг хүүхдээ өрөөж ингэж их зам мөрийг хилж чиглүүлж исэн юм байна. Аав минь намайг загнаж байхдаа бас ингэж аюу тийм мундаг ухааруулж загнаж исэн юм байна. Энэ аав ээжийн энтэй би байгаа илүү. Би хүүхдүүдээ яадаг үлээ. Гэж ингэж бодож байгаа байхгүй. Тэгэл аав ээжтэй баярлалаа. Тэгээд ээжигээ аав минь өнгөрсөн. Тэгээ аавыгаа ч гэсэн амьд тахтан ч бас баярлаж амжаагүй л дээ. Ээжигээ ч бас баярлаж амжаагүй л. Тэгэл дандаа л нөгөө завгүй гэл нөгөө нэгдэхэд завгүй, хоёр дахь завгүй гэдэг шиг л завгүй л байгаад идэг. Тэгээд сая би ээжигээ бүр уйлуулсан. Тэгээ түрүү жил гэхэд би тэгэл постн дээр хэлжсэн ээжигээ 100 зав гаруул Казахстан авч явнаа. Миний ээж хоёр Казахстанд хоёулаа орчуулагч багшаар байж байхдаа танилцаад тэр үед чинь техник мэргэжлийн сургуулийн оюутнуудыг Казахстан руу Орос руу одоо оюутнаар сургадаг байсан. Тэр үед манай ээж хоёр орчуулагч багш ээж байхдаа танилцаа суулсан. Ээжигээ Казахстан үзүүлнэ гэж тэгжлээс одоо амжаагүй л явж байгаа юм. Дараа жил нь ойлголцсон л сууж байгаа. Тэгэл ийм л одоо амьдралыг бид нар туулдаг гэж боддог. Бодоолаа нүд тэгээд эмэгтэй хүн болвол ялангуяа эмэгтэй улс төрч болвол эрчүүдийн ертөнцид тэдний хэлээр ярьж, тэдний дүрмээр тоглож, тэгтээ хоёр дахин хүч гаргаж ич одоо тэдний төвшөнд очно гэх нэг юм амьдралын хууль ч юм уу, байгалийн хууль ч юм уу бид нар хэлсээр хагаад өөрсдөө хөвшүүлсэн соёл ч юм уу тийм байдаг. Тэр хүйсийн ялгаа гэдэг ч юм уу, давуу сул талыг та мэдэрч гинүү энэ ордонд. Үнэхээр энэ маш хүчтэй эрчүүдийн талбар мөн бүрчтэй. Үнэхээр энэ бүх хүмүүс ч асар харизмтай, асар хүчтэй, сүрдмээр. Тэгтээ сүрдлээгээд одоо яах вэ тий? Тэр хүмүүсийн зарж байгаа зорилт өөр өсtöнд нь байгаа. Өөрөөсөө зорилт би бас зорилготой. Тэгэл нөгөө нэг манай компани дээр багийн үүрэг хариуцлага өөр, минийх үүрэг хариуцлага өөр гэдэг шиг л байхгүй юу? Тэгэл ордох юм хийн. Тэрнээ нэг юм өрсөлдөөд нэг тэгээд зүгээр яг би ч нөгөө нэг улс төрд орж ирчээд бас тодорхой хэмжээний гишүүн болчихсон. Завгүй нилээн бүр их завгүй болж байна тийм ээ. Нэр хүндтэй болж байна. Энийг юм анзаарсан. За. Яг гишүүн болчоод ингээл их баярлаа л одоо эрэгтэй гишүүд бол тийм ээ. Ингээл одоо ингээл гишүүн боллоо, сонгогдлоо гээл тий. Гүдэл нэг найз нөхдөө ингээл гэртээ ороход ихнэр ингээл айгүй сайхан хоол ичгсэн, ширээгээ засчихсан, ингээл арт талд нь хүчтэй эрэгтэй хүний арт талд хүчтэй эмэгтэй хүн байдаг ингээд ярьдаг шүү дээ. Амар гоё юм байж байгаа хгүй. Бид нар ингээ урих гэсэн чинь тий би л хол байна шүү дээ. Би л гэрээ цэвэрлэнэ үстэй. Тэгсэн чинь нөгөө нэг ээжгүй гэр чи ингээ 1000 гоё хоол хийсэн гэсэн бүр гоё болохгүй байхгүй. Тэгэхээр ингээл тэр мэдчлэн ингээд
тэр чинь ингээд тухайн улс төрчин бас ингээд хүчтэй хүчгүйгийн бас нэг илэрл болчихж байгаа. Тэр хүн чинь ингээд өрөөндөө ингээд мангар хүчтэй улс төрч байна. Тэр гэртээ ирсэн чинь ингээл гэр бүл нь асар хүчтэй ингээл амар гоё family байна. Тэр чи тэр хүний эсрэг хүчийг илэрхийлээд шүү. Гэтэл эмэгтэйчүүд гэртээ ирэнгүүт бүг гэд хоолгоо. Бараг шахах болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи ингээд нэг дахиад нэг юм дотоод байгаа биз. Тэгэхээр л нөгөө хоёр дахин хүч. Тийм тэгэхээр л одоо би илүү хурдан өрөөнөөсөө гарч гүгээл төрүүлж гэрж хоол хийх хэрэгтэй маа хаашаа тий. Хоол хийж лэн л да яг л тийм л байхгүй. Тэгэхээр энийг нэг эрэгтэй хүн айгу хөөрхөн шагсан чинь би бүр яг зөвлөлчлээ гэж. Эмэгтэйчүүд яагаад улс төрд амжилт гардггүй гэж гэсэн чи яагаад гэсэн чинь эмэгтэйчүүд ихнэргүй байхгүй гэ. Тэр ах. Зүг юм яас. Тий, үнэхээр эмэгтэйчүүд ихнэргүй. Эмэгтэйчүүд өөрсдөө ихнэр эмчээд яах вэ? Понслмаа бол зүгээр Баян айлын эрхийнхнэр Батбаярын л ихнэр гэдэг тийм тодтголыг та нэг биш удаа сонсч ирсэн баг. Гэтэл амьдрал дээр бас яг тийм биш шүү дээ тий. Тэр үе танд ямар мэдрэмж төрдөг вэ? Та үнэхээр тэгтээ бас асуучих. Та үнэхээр Баян айлын ихнэр юм уу эсвэл болвол яг өөрөө баялгаа бүтээсэн тэр хүчрэх бизнесмен юм хтэй, ус төрч юм хтэй юм. Тийм шүү дээ. Яг багийг дээр бол бүх юм нойлоос эхэлсэн. Бүгдийг битэр нойлоос эхэлсэн юм сахгүй. Тэгэхээр бид тэр үг нэг хэмжгэлдэг. Угаасаа л битэр бүгдийг биш учраас хэмжүүлэх юу ч авахгүйгаас л одоо өнөөдөр энэ компаниг босгочихсон учраас тэр энийг тийм актер чи баян юм уу гэж бодлоо. Би бол хэзээ ч баг гэдгийг харж байгаагүй. Тийм. Та баяныхаа кафеийг яаж эдэлж байна вэ? Харин тийм тэр чинь хамгийн ер нь асуудал юм шиг юм л да. Би ер нь тийм хүнд нэг юм татлаг гэж юм байт. За ингээл үнэтэй юм аваад л үнэтэй юм хэрэглээд л эсвэл ингээл өөртөө маш гоё ингээл зориулаад банкет зохиогоол тий. Эн чинь ингээд дадал юм шиг. Нэг ингээд гоё байчаад тэгэл тэрийг ингээд хүний манер хандлага гэдэг шүү дээ. Гэтэл бид нар бол ингээд нэг урдаг ажлыг бол ажлыг аваа хийчихэд байна. Ингээл цалин хөлсмөс үүргээ хүлээчээд байна. Тэгээ нэг тийм өөрсдөө бол нэг тийм хэрэгэлсэн сураагүй хүмүүс юм шиг. Гэхдээ яг би бол хуучин компани дээр ахтаа бол ингээл маш их ажиллаад заримдаа ингээл хүн стресстэй шүү дээ. Би ч юм уу эмэгтэй хүн амар стресстэй ядрахлаар шууд ингээл босоод гараад дэлгүүр ороод аягүй гоё дэлгүүр өсчдөг л байсан. Тэгээд нэг өөртөө нэг гоё нэг ганц юм аваад аягүй гоё тайшраад тэгэл эргээл ингээл компанид ороод ажиллаа гээл. Үе болоос яхаа тэгэл гоё өөрийгөө шагнадаг. Тэгэл заримдаа ингээл нэг бас гоё сайхан хүмүүстэй уулзаал тэр хүмүүсийн амьдралын лайфстайл хэрэглээ тэр гоё юм чи хараад за ийм бол за энийг авъя гэл тэгэл тэр мэрэндээс тэгэл зориул авчих штэ ер нь бол ажил хөдөлмөрлөлт хийж байгаа хүн бол нэг тийм өлсгүй ажил чуулдгүй гэж үг байдаг штэ өлсгүй тэгээ үнэхээр хөдөлмөрлөж байгаа юм чинь тэгэл өөрийнхөө бодсон юмыг авчих штэ тэгтээ бол нэг тийм байнгын л ингээл нэг тийм их юм аваад эмэ гэж бол нэг тийм бодогддгүй авах шаардлагатай бол авчих болцоотой дол гэж бодох нь л сайхан баг л та. Ярилцах сайхан байла. Хамгийн гол нь баялаг бүтээж, бизнес эрхэлж, олон зуун хүний амьдралыг нуруундаа үүрч, бусдын өмнөөс хариуцлага хүлээнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэндээсээ зоригтойгоор зорж ус дүрд орсон юм гişүүтэй болсондоо би бас их таатай байна. Тань шиг гişүү олон байгаасаа гэж өрөмөр байна. Тэгээ урилга авч хүрэлцэж ирж ярилцсанд баярлалаа. Танд илүү их амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд та нэвтрүүлэгт бас маш их талархснаа илэрхийлье. Тэгээ сайхан нэвтрүүлэг байд юм байна. Тэгээд бас энэ хэцүү цаг үед тийм ээ. Бас ингээд өөрийнхөө бодож байгааг бодлыг илэрхийлэх бас нөө дашрамд нь авигаа ижигээ яриад тэгээ хүүхэд энэ олон жилийн компани бас тий өнөөдөр энэ улс төрд өөрийн одоо сунж байгаа харагдаж байгаа бодлуудаа хуваалцах энэ боломжийг олгосонд маш их баярлалаа. Тэгээ танаа нэвтрүүлэг бол үнэхээр бас намайг бас нэлээ их тийм сэтгэлийг минь утсыг нэлээ хүндсэн сайхан ярьцлага хийдэг юм байна. Их дулаахан сайхан хамт олон та бүхэнд талархаж байгаа илэрхийлье. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт сайхан бүтээгсээр.
Баярлалаа. За.